За 7 сар ер нь түүхийг хараад үзэх юм бол хөрөнгөний зах зээлийн хувьд бол айгүй сайхан сар гэсэн үг. Тэгээд нэг хэдүүлээ хаана харж байгаа юм бэ гэх юм бол энэ Dow Jones Index-аас харж байгаа. Хэдүүлээ бас ингээд жоохон зум ин хийгээд үзэх юм бол ер нь бол 200 хоногийн moving 50 хоногийн moving average-аас тасраа явцсан байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд та харж байгаа юм бол бас хөрхөн өсчлөө. Бараг 3.3%-аар өссөн байна. За Евролноос тооцож үзэх юм бол Dow Jones маань 17%-аар өсчлөө. Өнгөрсөн жилтэй харьцуулаад үзье. Өнгөрсөн жилийн 7 сар ханаа. 7 сарын. За 7 сарын 1-ээс энэ хүртэл ингээ хараад үзэх юм бол 20%-аар өссөн байгаа. Тэгэхээр Dow Jones дотор ямар төрлийн компани байгаа юм бэ гэх юм бол дандаа амар компаниуд байгаа. Nvidia, Apple гэх мэтчлэн ерөөхдөө олон зуун тэрбум ба их найдын төвшөнд тооцогдож байгаа компаниуд Монголын эдийн засагтай бүр харьцуулахшгүй. Монголын эдийн засгаас хамаагүй их ашигтай, кэштай. Монголын төв банкын бол зүгээр нэг жижигхэн харилцах данс гэсэн үг. Яг гэх юм бол манай Монгол улсын гадаад валютын нөөц нэг 6-7 тэрбум доллар юм бол Nvidia гэх мэтчлэн Apple компани дансан зүгээр 100 гаруй тэрбум зүгээр хэвтэж байгаа. Тэгээд улирал болгон тэрнээс их мөнгө ингээ орж байгаа. Тэгээд тэр мөнгөөрөө бас юу хийх юм бэ гэх юм бол нэмэлт хөрөнгө олд хийж байгаа. Тийм учраас харьцуулах болохгүй. Тэгээд Dow Jones дотор олон Монголын эдийн засгаас хэд дахин нугарсан компани байгаа гэсэн үг. Тийм Монголын хамгийн томоохон компаниуд амьдралтаа хизээж энэ Dow Jones индексийн ерөөхдөө долоохгүй гэсэн үг. За энийг яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол өмнө бас нэг ярьж исэн давтах хэрэгтэй. Мөнгө ийшээ орж байгаа. Энэ мөнгө хаанаас ирж байгаа юм бэ гэх юм бол яагаад энэ Dow Jones өсөд байгаа юм бэ гэх юм бол Сауди Араб, Европ, Азиас мөнгө ийшээ явж байгаа. За яагаад вэ гэх юм бол эдгээр бол нэг сүртэй шуналтай хөрөнгө оруулагч нар бол биш. Тэгээ жилийн 5, 6, 7, 8% өгөөж эднэрт бол хангалттай тэтгэврийн сангууд юу ихтэй юм бэ гэх юм бол жилийн 6-аас 8% өгөөж олж чадах юм бол тийм ээ хүмүүсийн тэтгэвэр өснө. Тэгээд хөгшөрж байгаа ард түмний ирээдүйд өгөхстой мөнгө бас давхар илүү баттай болно гэсэн үг. Ер нь бол засгийн газрын бонд гэх мэт юунаасаа хамаагүй сайн хөрөнгө оруулалт. Тэгээ багц учраас энэ дотор 30 компани орсон байгаа учраас эрсдэл ерөөхдөө тараан байшуулсан байгаа. За тэгээд ингээ хараад үзэх юм бол Dow Jones хамгийн хүчтэй нэг нь. За тэгээд евро ярихгүй бол болохгүй яагаад гэх юм бол тийм евротой уялдаатай яагаад гэх юм бол энэ Европоос асар их хэмжээний мөнгө Dow Jones урсж байгаа. Тэгээд хэдүүлээ энэ еврогийг бас ингээ хараад үзэх юм бол тийм өмнө зөндөө харж исэн ерөөхдөө одоо буцаагаад доошо буурж эхэлж байна. Хэдүүлээ энийг бас invert хийгээд үзчихье. Тэгээ юу болж байна гэх юм бол яг долларын эсрэг юу болж байна гэх юм бол нэг bottom information явцсан байгаа. Тэгээд хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол дараагийн resistance хаана явж байгаа юм бэ гэвэл энэ тэг эргүүлсэн байгаа шүү. 1.12 дээр байна. Дараагийн resistance хаана явж байгаа юм бэ гэх юм бол яг энд байна. 1.6. Тэгээ дараагийн resistance хаана явж байгаа юм бэ гэх юм бол энэ нэгийн төвшин дээр. Тэгээ өмнө нь бол нөгөө Орос Украиний дайн орилцогтой хурж явах үедээ ер нь бол 95, 96 руу явсан. Тэгээ хэдүүлээ эндээ ер нь бол нэг short позиц хийчих юм бол ер нь бол эхний ээлжиндээ 1.7%, дараа нь 7.7%, за энэний дараа 11, энэний дараа 16%-ийн ашиг авах боломжтой. Гэхдээ ерөөхдөө энэ валютын гэрээнүүд худалдаа авчих юм бол та мэдж байгаа EUS 5 дээр ерөөхдөө 5 дахин хөшөөрөхтэй. Тийм учраас энийг 5 нугалж болно. За тэгээ энийг хэдүүлээ buy and hold хийхгүй ааж маачмаараа аавн ааж маачмаараа зарна. За тэгээ хэдүүлээ энэ EUS 5-ыг бас харцгаая. Inverted дараа харчих юм бол тий яг еврогийн эсрэгээрээ явж байгаа. Гэхдээ энийг ингээд эргүүлчих юм бол та юу харагдаж байна гэх юм бол яг энэ еврол ингээ харагдаж байна. Яг энэ resistance-ууд харагдаж байна. Яг энэ support level харагдаж байна. Яг энэ төвшмүүд харагдаж байна. За тэгээ түрүүний ярьсан ингээ long position ингээ тавьчих юм бол ер нь бол 110%-ийн өгөөж авах боломжтой. Тэгээ би өмнө бас өнөө хэлж ирсэн. Зүгээр уйтгартай их хэмжээний мөнгөтэй зөв батны тий одоо батны гэх одоо ярих бас жоохон хариуцлагагүй урт хугацаанд санаа зовлтгүй бага эрсдэлтэй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол багцаа бараг тий 30-40%-аар энэ EUS 5-аар ер нь бол дүүргэж болно. Тэгээд ингээ хараад үзэх юм бол урт хугацаанд энэ бол нүсэр том урт хугацааны sideways consolidation явж байна. Тэ та ингээ харж байна.
За тэгээд ер нь бол одоо энэ бол breakout хийх юм бол энэ аимшигтай breakout хийх магадлал яагаад вэ гэх юм бол эн чинь одоо бараг 11 жилийн sideways consolidation явж байгаа. 2 удаа ерөнхийдөө breakout хийх гэж удсан 2 удаа ер нь бол аврагдсан. Тэгээд low тэ higher low тэгээд энэ дээр нэг basing pattern ерөнхийдөө харагдаж байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө дэшээ явна. Эндээс хэдүүлээ тэ тогтургүй үедээ зүгээр батны эсвэл урт хугацааны өгөөж авах ерөнхийдөө бүрэн боломжтой. Тэгэхээр потенциал нь юу юм бэ гэх юм бол өмнө ярьж исэн 100 гаруй хувийн өгөөж эндээс авах боломжтой. За, өчигдрийн ярьснаар S&P 500 QQQ Nasdaq-аас илүү хүчтэй харагдсаар л байгаа. Гэхдээ хэдүүлээ жоохон хүлээцгээе. Зум ин хийгээд үзэх юм бол өчигдрийн дүр зураг илүү жоохон позитив харагдаж байгаа. Өчигдөр уржигдөр бол жоохон хэлбэлцлээд байсан юм бол өчигдөр нэг green candle гараад ирсэн RSI дэвшилж volume тогтвортой. За QQQ руу ороод үзэх юм бол арай өөр өчигдөр ерөөхдөө triangle харуулсан бас энд нэг жижигхэн sideways consolidation юм шиг харагдаж байгаа. Хэдүүлээ харцгаая. Одоо 50 хоногийн moving average ерөөхдөө бага зэрэг support болж байна. Энийг эвдэх нь үгүй юу хэдүүлээ харцгаая. За алт бол ерөөхдөө энэ channel-аас ерөөсө гараг байгаа bear market дотор хിവэрээ одоо богино дунд хугацааны гэхдээ урт хугацаагаар ингээ хараад үзэх юм бол log chart-ыг хэдүүлээ бас ингээ тавьсан байгаа. Энэ алтны bull market бол хүчтэй хിവэрээ одоо энд нэг тренд явж байна. Дараагийн тренд хаана бэ гэх юм бол энд байх магадлал бол байгаа. Тэ? За тэгээ log chart-аараа ерөөхдөө саяхан нэг жижигхэн fake out хийсэн юм байна. Одоо буцаагаад log chart-н дээр шүү заяа. Эний дээгүүр ингээ гараад чадлаа. Тэгээ хэдүүлээ харцгаая. Гэхдээ энээс дахиад доош явах өмнө хэлжсэн 3800 хүртэл ерөөхдөө зааж явах шиг байна. Тэгээ хэдүүлээ Fibonacci extension хийгээд үзчихэд ингээд яваад үзэх юм бол саяхан 0.6 дээр ерөөхдөө явсан энэ төвшөндөө ирчнэ гэдэг чинь ерөөхдөө 1-ийг 7 магталтай. Өмнө бол 0.6-ийг бас ингээ хальт 7-чоод тэгээ буцаагаад дээшээ гарчаад тий өмнөх ерөөхдөө high дээр resistance болоод тэгээд ингээд доошоо явж байна. За тэгээд энтэй яг адилхан хамгийн сүүлийн capitulation low ирч магадгүй нэг 2-3 хоногийг ингээд доошоо долооч магадгүй тэгээд ингээд буцаагаад ингээд аажмаараа ингээд явах магадлал хэдүүлээ энийг харцгаая. Дараагийн хөдөлгөөн бол маш удаан. Ерөөхдөө өмнөх шиг ингээд пат ингээд бол явахгүй яаж явах магадлалтай юм бэ гэх юм бол өмнө ерөөхдөө ингээд хараад үзэх юм бол ерөөхдөө энэ хавийнхтай адилхан ерөөхдөө аажмаараа тэгээ мөлхсөөр агаад босоод гүүгээд тэгээд нэг пуужиндаад тэгээд алтны хамгийн сүүлчийн топ ирэх магадлалтай. За тэгээд monthly chart-аар нь хараад үзчихээ. Ер нь бол алтны chart ингээ monthly-гаараа ингээ хараад үзэх юм бол ер нь бол айхам ерөөсөө байхгүй энэ 1800-аас cap and handle хийчихэд ерөөхдөө ингээ дээш явцсан. Одоо ерөөхдөө завсарлага авж гин. Тэгээ хэдүүлээ бас энэ дээр Fibonacci extension хийж log chart-ыг түр зүртээ унтраач тэгвэл бол жоохон дэндүү даруухан харагдчих байгаа учраас за ингээ хараад үзэх юм бол бүр солиод харагдчих байгааз ер нь бол cap and handle бол ингээ давуулан биелүүлсэн. Тэгээ хэдүүлээ за okay in this зүг бахан гайг бахаар. За эндээс тэгээд 3000 за 500 руу явчлаа гэж бодъё. Тэгээд ерөөхдөө хаашаа зааж байгаа юм бэ гэх юм бол 7000 эсвэл энэ 9000. Гэхдээ богино хугацаанд хүрэхгүй, дунд хугацаанд ч хүрэхгүй. Тэгээд monthly chart-аар хараад үзэх юм бол сая RSI таад харж байгаа юм бол бүр солиорч өгсөн 95 хүртэл ингэ явсаар хагаад одоо ерөөхдөө миний таамаг юм бэ гэх юм бол энэ сарын төвшөнд буцаагаад энэ 33 эсвэл энэ 42 хавцаа ирж ич ерөөхдөө хүн болгон бууж өгнө. Хүн болгон алтнаасаа залах нь хизээж би амьдралтаа дахиж алт авахгүй. Тэрийг ерөөхдөө хэдүүлээ social media эргэн тойрон ерөөхдөө харж иж хэдүүлээ буцаагаад биш орно. За QQQ яагаад жоохон дарагдчих байгаа юм бэ гэх юм бол энэ micron хувьцаанаас болж байгаа. Таад ингээ харж байна. Ер нь бол дээшээ нэлээд явсан. Гэхдээ таад харж байгаа бол эрх улирлын ашиг $31 хിവэрээ
AI компаниуд хөрөнгө оруулалтууд ерөөсөө зогсоогоогүй AI модельүүд ингээ гарчлага хэрэгцээ нэмэгцээр байгаа улам их хүчтэй болж байгаа. Одоо бүр улсын түвшинд яригдаад эхэлж байна. Америкийн засгийн газар саяхан Anthropic Opus-ийн моделийг жоохон хязгаарласан. Та энэ дунд AI-тай ингээ орлож үздэг юм бол нөө Fable ерөөхдөө саяхан жоохон хязгаарлагдсан. ChatGPT-гийн 5.6 модель одоо хяналтан дотор ингээ орж байгаа. Олон нийтэд арай зарлагдаагүй. Ер нь бол одоохондоо засгийн газар ерөөхдөө жоохон үнэрлээд тэр юутай танилцж авч байна. За ингээ микроны чарт хараад үзэх юм бол хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол 900-ийн төвшин одоо баг эндээ ирсэн байгаа. Тэгдүүлээ харцгаая. Эндээ жоохон тогтож чадах юм бол 50 хоногийн moving average дээр ирээд жоохон завсарлага аваад эсвэл энэ шиг жоохон ингээд overcorrection жоохон breakdown хийгээд fake out хийгээд үсэх юм бол хэдүүлээ энэ удаадаа орно шүү. Гэхдээ их хэмжээгээр орохгүй баг зэрэгээр орсон ч ерөөхдөө хангалттай. За, AVGO Broadcom өмнө 200 хоногийн moving average-ийг жоохон fake out хийгээд тэгээд ерөөхдөө ингээд дээшээ явсан 58 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулна. Ер нь бол энэ компани одоохондоо бол цөм хийж байгаа. Тэгээд таадад бас тэрэн дээр нэг би юула өөрөө нэг айхгүй байгаа бүр нэмээд авъя гэж жоохон ингээд бодож байна. 22 хоногийн дараа Facebook Meta ерөөхдөө тайлангаа танилцуулна. Эдийн засаг хүчтэй хിവэрэ 22 хоногийн дараа ерөөхдөө компаниуд нэг нэгээрээ тайлангаа тавьж эхэлсэн. За та харж байгаа юм бол Microsoft 21 хоногийн дараа тэгээд ер нь бол front running болж эхэлнэ. Ерөөхдөө ер нь бол мэрэгжлийн хөрөнгө оологч нар за яг дотоод мэдээлэл гэхээсээ илүү ер нь бол маш сайн шинжилгээ хийж чаддаг хүмүүстэй интервью хийгээд ер нь бол зах зээл хаашаа явах гэдэг юм бэ? Трендийг үнэрлэж чаддаг хүмүүс яаж байгаа юм бэ гэвэл одоо модельүүдэ бэлтэж байгаа. Тэгээд Microsoft өмнөх тайлангаа давуулан биелүүлсэн. Тэгээд бас орлогынхаа таамага давсан. Тэгээд нэг сонирхолтой юм юу бэ гэх юм бол энэ SpaceX компани тэ XAI Elon Musk-ийн Grok гэх мэтчлэн юу хийж чадсан бэ гэх юм бол дата центрээ рекордын төвшөнд түрээслүүлж чадсан. Ерөнхийдөө баг түрээсийн гэрээгээр хамаг хөрөнгө оруулалтуудаа нөхөхөөр гэрээ хийсэн. Тэгээд нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өмнө нь бол жижиг дата центрууд арай өртөг өндөртэй гэрээ зурж чаддаг байсан бол энэ дата центр дээр шал өөр том байх тусмаа ерөөхдөө өндөр орлоготой. Тэгээд энэ SpaceX буюу XAI ер нь бол Anthropic Google-тэй тэгээд ерөөхдөө томоохон AI хөгжүүлдэг эсвэл AI модель түрээслүүлдэг компаниудад маш ашигтай гэрээ зурж чадсан. Тэгээд эндээс одоо хий хожих байгаа юм бэ гэх юм бол Meta ер нь бол асар их хэмжээний дата центр барьж байгаа. Тэгээ хүмүүс юу ярьж эхэлж байгаа юм бэ гэх юм бол хойгуураа цаагуур юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Meta компани ер нь бол өөрийнхөө хэмнэл ухааны модель амжилттай хөгжүүлж чадахгүй юм бол ер нь бол өөр компаниудад түрээслүүлэх боломжтой. За тэгээ хэдүүлээ харъя. Oracle Corporation 70 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулна хэдүүлээ хүлээж ин RSI нь ерөөхдөө ёроолтой хүрсэн байна. Магадгүй энэ 19 18 л хүрээд ирчих юм бол хэдүүлээ Oracle-ийн хувьцаа нэмэх ёстой. Энийн оронд мэдээж нэг компани хувьцаа хасах ёстой. Гэхдээ тэр шийдвэрээ гаргахад арай бэлэн биш байна. Магадгүй энэ 5 дахь өдөр ер нь бол нэлээд сайхан correction орцсон. Буцаагаад энэ төвшин рүү буцаагаад очих юм бол бас нүсэр их хэмжээний upside байна. За доор хаяж нэг 40-50% upside харагдаж байгаа. Microsoft ерөөхдөө бас bounce хийж чадлаа. Meta корпорацийн хувьцаа саяхан 540 унтсан байсан бол одоо буцаагаад 50 хоногийн moving average-ийн дээгүүр гарч чадсан. Ганцхан хэдүүлээ одоо юунаас юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол энэ Idea корпорац тийм ээ 35 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулан sideways consolidation явж л байна. Ер нь бол гарах зүхтах цаг арай болоог байгаа. Гэхдээ хэдүүлээ энийг ааж маажмаараа ингээл харж л байгаа. За хамгийн сүүлд ерөөхдөө долларын индексээ ярьцгаая. Энэ бол тэ байнга ярьж байгаа. Таад нэг харж байгаа бол энэ uptrend тэ ерөөхдөө энэ uptrend-д ирч магадгүй. Тэгээ энэ 103 102 буюу бүр ингээ 99.1 хэдлүү унчих юм бол 50 хоногийн moving average-ээр ирчих юм бол хэдүүлээ долларын гэрээ нэмж аавн энэ US 5 руу хүчтэй орно. Тэгээ хамгийн сүүлд UR-аар гэх юм бол энэ IFRB Францын засгийн газрын бонд ерөөхдөө сулраал явж гин Европ төрчигтэй амиа Украинт барьцаалцсан байгаа. Украин одоо алуулж байна.
маргааш нэг томоохон урт подкаст хийхин равдан бит хоёр Украинд одоо юу болж байгаа юм бэ? Тэгээ Германы засгийн газрын бонд дээр нөгөө томоохон багцтай хүмүүс та бас энэ дээр IFRB 127 дээр нэг гэрээ нэмж авсан байх. Одоо ойролцоо $1,000 ашигтай явж байгаа өмнөх нэг гэрээ жоохон алдагдлуу орж исэн дэшээ явахаараа тэр одоо буцаагаад тэнцүүрч байгаа ах. Тэгээд ер нь бол энэ буцаагаад үргэлжлүүлээд доошоо явах юм. Triangle wedge руу ингээ буцаагаад орчиж гин. Тэгээд ерөөхдөө одоо буцаагаад доошоо буурч байна. За. Нефт хараад үзэх юм бол энэ collapse бол үргэлжлэж байгаа. Тэгээд хамгийн сүүлд биткойныг харцгаая. Энд бас нэг bear flag явж л байна. Тэгээд RSI-г хараад үзэх юм бол айгүй сул тэ буцаагаад 53 моруулуу ингээ хүрсэн одоо 60 хэд 70 ингээ хүрчих юм бол энэ bear flag-ийнхаа дэд түвшнээ хүрчээд магадгүй энэ 50 хоногийн moving average-аас дээшээ ингээ явж чадаад тэгээ хамгийн сүүлчийн уналт ирэх байхаа тэрэндээ хэдүүлээ бас бэлэн байцгаая. Баг зэргийн мөнгөөр stop lossтэй, take profitтэй зүгээр тэ ашиг эрсдлийн харьцаа ерөөхдөө эрүүл юм дээр хэдүүлээ хамт орцгоё. За өөр ярих юм байхгүй. Манай багц дээр өнөөдөр бас томоохон өөрчлөлт бол орохгүй. Тэгээд Mitech тэ Mitech баг ярих мартцсан байна. Mitech саяхан ерөөхдөө нэлээд дээш явчаад тэгээ буцаага жоохон унаад ирээд одоо буцаага 19 руу хүрсэн байна. Хэдүүлээ энийг бас боломжтой харцгаая. Магадгүй ашиг авах цаг нь ирсэн байж тэ харцгаая. За маргааш уулзъя. Bye bye.